За сайн байцгаана уу? Зүлжлэлтийн эсрэг ногоо ирээд олон улсын эрдэм шинжилгээний хуралд хүрэлцэн ирсэн эрдэнэ хүнд улсын хурлын гишүүд очил төлөөлөгч эрдэмтэн судлаачид та бүхэнд энэ өдрийн мэндийг төвшүүлье. За оюутны би өнөөдрийн олон улсын эрдэм шинжилгээний хуралд зүлжил байгалийн ургамлын хамгааллын бодлого арга хэмжээ гэсэн сэдвээр илтгэлийг хэлцүүлнэ. За өнөөдрийнхөө илтгэлийг бодлого хууль эрх зүйн орчин, өнөөгийн төлөв байдал, авч явуулсан арга хэмжээ болон цаашид анхаарах асуудал гэсэн агуулгын хүрээнд илтгэлээ та бүхэнд танилцуулъя. Хурлын нээлтээр өнөөдрийн хурлын гол сэдэв болсон цүлжил, уур амьсгалын өөрчлөлт, бичээрийн доройд энэ бүх асуудал маань Монгол улсын төдийгүй дэлхийн нийтийн өмнө тулгамдаад байгаа асуудал болоод байгаа талаар ярилцлаа. Өнөөдөр хуран цугласан бид нар энэ бүх асуудлыг Монгол орны хэмжээнд, бүс нутгийн хэмжээнд, дэлхийн хэмжээнд яаж шийдвэрлэж байгаа юм бэ гэсэн асуудлыг ярилцсан. За тэгээ энэ дээр би нэгдсэн үндэсний байгууллагын суурь 3 конвенцийг харуулж байгаа бүхэндээ уур амьсгалын өөрчлөлтийн конвенц, сүлжлэлтийн конвенц, биологи олон задлын конвенц. За тэгвэл Монгол улс энэ бүх асуудлыг шийдвэрлэхэд дэлхийн нийтийн өмнө үүрэг хүлээж энэ 3 конвенцэд нэгдэн орсон байгаа. За 3 конвенц маань үндсэн зорилго нь яг гэвэл уур амьсгалын өөрчлөлтийн конвенц нь агаар мандалтай хүлэмжийн ялгалыг бууруулах, цүлжилт газрын доройдлыг бууруулах, биологи олон задлын адлагдлыг зогсоох. Энэ тулгын 3 чулуу болсон 3 конвенц маань нэг нэгнээсээ салангад хэрэгжих боломжгүй нэг нэгээ дэмжиж хэрэгжих ийм 3 конвенц байгаа. За уур амьсгалын өөрчлөлт хүлэмжийн ялгалыг бууруулах дасан зохицтой холбоотой асуудлыг ярихын тулд бид нар мэдээж хүлэмжийн хийг үүсгэж байгаа их усүрийг багасгахаас гадна нэгэнд үүссэн хүлэмжийн хийг бууруулах тул яг гэвэл байгаль дээр болж байгаа ганц үйлдвэрлэл нь биологи олон байдал буюу ногоон ургамлын фотосинтезийн процесс байгаа. Тэгэхээр бид нар уур амьсгалын өөрчлөлтийн конвенцийг хэрэгжүүлэхэд биологи олон байдлын конвенцийг ярихаас өөр арга байхгүй. Ургамлын олон байдал болон биологи олон байдлыг хамгаалахтай асуудлыг хөндлөнө. За дараагийн цүлжилт газрын доройдол өнөөдөр ямар түвшинд хүрээд байгаа талаар бид нар ярьж байна. Тэгвэл бид нар цүлжилт газрын доройдлыг бууруулахын тулд ургамлын нөмрөг буюу ургамлын олон байдал, биологи олон байдлыг хамгаалахтай холбоотой асуудлыг хөндлөхгүйгээр энэ конвенцийг хэрэгжих ямар ч боломжгүй. Тэгэхээр нэгдсэн үндэсний байгууллагын суурь тулгын 3 чулуу болсон конвенцэд Монгол улс нэгдэн орсон байгаа. За конвенцийн талуудаас хамгийн сүүлд төвшүүлсэн зорилт гэвэл 30 гэсэн зорилтыг төвшүүлсэн байгаа дэлхийн нийтээр. За энэ маань ямар утгатай гэвэл 2030 он гэхэд дэлхийн нийтийн доройцын экосистемийн 30%-ийг сэргээе. 30%-ийг нь тусгай хамгаалтанд авъя гэсэн энэ 30 гэсэн зорилтыг төвшүүлээд улсын форум болон энэ зорилтод хүрэхийн төлөө үндэснийхэн хууль эрх зүйн орчин нэгдээд арга хэмжээгээ хэрэгжүүлээ явж байгаа. Энэ конвенцийн талууд болгон өөрийн гэсэн зорилтуудыг төвшүүлсэн байдаг. За энэ зорилтуудыг гол зорилтуудаа газрын доройдлыг бууруулъя, биологи олон байдлыг үзүүлж байгаа дарамтыг бууруулъя, биологи олон байдлын доктортой хэрэглээ үр ашгийг хуваарлтыг нэмэгдүүлье, уур амьсгалын өөрчлөлтөд тасан зохицъя гэсэн энэ 3 зорилтын хүрээнд бид нар өнөөдрийн маань эрдэм шинжилгээний хурал гарц гаргалгаа шийдлийн талаар ярилцахаар хуран цугларсан. Энэ дэлхийн нийтэд тулгамдаад байгаа энэ бүх асуудлыг шийдвэрлэж үүрэг хүлээж 3 конвенц нэгдэн орсон. Иймэрхүү хүрээнд дотоодын хууль эрх зүйн орчин болоод урт дунд богино хугацааны бодлогын баримт бичгүүдэд эдгээр асуудлыг яаж шийдвэрлэхтэй холбоотой асуудыг тусгасан байгаа. За тэгвэл Асын хараа 2050 болон үндэснэн 5 жилийн үндсэн чиглэл жилийн хөгжлийн төлөвлөгөө гэсэн бодлогын баримт бичгүүдэд цүлжилтийг яаж харуулах вэ? Газрын доройдлыг яаж бууруулах вэ? Биологи олон байдлыг яаж хамгаалах вэ? Уур амьсгалын өөрчлөлтөд яаж харуулах вэ? Дасан зохицтой холбоотой асуудлыг тусгасан. За тэгвэл хууль эрх зүйн орчинд яаж тусгасан гэвэл бид нар өнөөдөр энэ 3 том асуудлыг ярьж байгаа тохиолдолд салбар хоорондын асуудлыг ярихгүйгээр зөвхөн байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам энэ асуудлыг шийдвэрлэх ямар ч боломж байхгүй. За би энэ дээр байгалийн ургамал гэж оруулсан. За тэгвэл байгалийн ургамал гэдэг маань байгаль дээр хүний оролцоогүй өөрийн замаар ургаж байгаа дээд болон доод ургамал буюу өнөөдөр Монгол оронд 7000 гаруй зүйл ургамал бүртгэгдээд байгаа. За тэгвэл газрын тухай хуулийн дээрээ байгалийн ургамлыг бэлчээр гэж мал амьтын бэлчээх зорилттой байгалийн болон тармил ургамал бүхий газрыг гэж хэлсэн байна. За тэгвэл байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам цүлжилт газрын доройдлыг бууруулах, байгалийн ургамлын олон янз байдлыг хамгаалах нөхөн зэрэгээр зохистой ашиглахтай холбоотой харилцааг хуулиараа хүлээгээд явж байгаа бол бэлчээртэй холбоотой асуудлыг хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэр яам дээр хууль эрх зүйн орчноо хэрэгжүүлж явж байгаа. За тэгвэл энэ бүх асуудал цүлжилт газрын доройдолтой холбоотой асуудлыг ярьж байгаа тохиолдолд бид нар газар ярихгүй байх ямар ч арга байхгүй. Тэгэх юм бол барилга хот байгуулалт яам газар зохион байгуулалттай холбоотой асуудлыг нь хууль эрх зүйн хүрээнд зохицуулан явж байгаа. Тэгэхээр өнөөдрийн гол сэдэв болсон уур амьсгалын өөрчлөлт, цүлжилт газрын доройдол, биологи олон байдлын хомсдолтой холбоотой асуудал бол салбар дундын зайлшгүй хамтын ажиллагаа, бодлогын нэгдэл, уялдаа холбоотой салшгүй холбоотой юм аа. За тэгээд өнөөдөр энэ цугсан хүн болгон
2020 оны за Монгол орны нийт газар нутгийн 50% зөвчлөлт орсон тэгсэн бүгдээрээ мэдчихэж байгаа тийм үү. Тэгвэл би өнөөдөр энд юу поинтлоо хүрсэн гэвэл ерөөсөө энэ зөвчлөлт нэрийн дор ямар процесс явагдаад байгаа юм бэ гэдгийг л 2 3хан одоо үгээр та бүхэндээ танилцуулахыг хүслээ. За тэгээд 2020 оны судалгаагаар нийт газар нутгийн 76.9% буюу 120.3 сая газар дороодсон байгаа. Тэгвэл 2023 оны статистик мэдээгээр Монгол орн 129.3 сая бэлчээр байна гэсэн. Тэгвэл яг Монгол орны нийт бэлчээр нутгийн энэ тоо үзүүлэлтээс харахад бараг 80-90 орчим хувь нь ямар нэгэн байдлаар дороотолд орсон байна гэсэн тоо үзүүлэлт гарч байгаа. За дараагийн энэ дээр харуулах гэсэн юм бол тэгвэл бид нар энэ цөлжилт ургамлын олон байдал алга болоод байгаа чи өөр ямар сөрөг үр дагавар үзүүлж байгаа нь бол ялангуяа махыг стратегийн хөлсөндөө оруулсан уламжилт мал аж ахуйд суурилсан манай улсын хувьд ургамлын олон байдал алга болно гэдэг маань мал аж ахуй малын махны чанар цаашлаад Монгол хүний well-being гэдэг тэр нь ямар шөрөндөлтөд үзүүлдэг гэхээр одоо 1 м квадратад сонгог бэлчээр маань 20 зүйл ургамал ургадаг байсан бол энэ маань 1.5-аас 3 дахин зүүрсэн. Ерөөсөө мал эдэмжгүй нэг бол богино нас ургамал зөнгөлөг болсон. Тэгэхээр энэ маань өөрөө мал давжаарч байгаа махны чанар муудж байгаа ийм нөлөөл. Тэгвэл бид нар цөлжилт гэж өндөн талдаа яриад байдаг болохоос энэ маань цаашдаа Монгол хүнд ямар нөлөө үзүүлж байгаа юм гэдэг энэ бүхнийг бид нар холбож ярьж энэ гарц гаргалгаагаа олох хэрэгтэй. За дараа нь мэдээж зэрлэг амьтдын эдийн нутгийг бид нар ярихгүй бол байхын аргагүй. Байгалийн ургамлын олон янз байдал хомсоод байна гэдэг маань зэрлэг амьтны эдийн нутаг хумигдаад байна гэсэн үг. Яагаад гэвэл өөрөө зэрлэг амьт чинь ид тижээлээ дагаад дэлхий явж байдаг. Тэгвэл ид тижээл нь хумигдана гэдэг маань зэрлэг амьтан оршин тогтнох ямарч боломжгүй болж байна гэсэн үг. За дараа мэдээж хөрсөндөг байгалийн ургамлын өрийн нөөц. Тэгвэл Монгол орны байгалийн өрийн нөөцийн хамгийн том гин фонд нь хөрсөндөө байдаг. Тэгвэл энэ маань газрын дороотл хөрсний дороотл бий болоод байна, механик гэмтэл бий болоод байна гэдэг маань нөгөө байгалийн ургамлын өрийн хөрсөндөг гин фонд яагаад юм гэсэн үг байх болоо гэсэн үг. Тэгвэл энэ өрийн дор ийм олон сөрөг үр дагаврууд яваад байна. Тэгээд хамгийн сүүлд энэ дээр юу харуулж урсан гэвэл 2020-оос 2024 онд байгаль орчин уур амьсгалын яамны цөлчлөлийн хөтөлбөр гэж байдаг. Тэр цөлчлөлийн хөтөлбөрөөс тусан төсвийг хэрэгжүүлсэн арга хэмжээ 917 газар цөлчлөлтөөс харуулах арга хэмжээ хэрэгжүүлсэнийг нь тэр цөлчлөлтөд төрсэн газартай харьцуулаад үзэхэд 0.7%-тэй тэнцэх хэмжээний төсвийг л төсөөлж арга хэмжээ авсан байгаа. Тэгвэл бид нар энэ хурдаараа явах юм бол хизээч цөлжилт газрын дороотлоо бууруулах боломжгүй байх нэ гэсэн ийм дүгнэлт гарч байна. За тэгээ эндээ би байгалийн ургамлын өнөөгийн байдал ямар байгаа юм бэ? Би түрүү хэлсэн Монгол улсад 7000 гаруй зүйл олон янз ургамал байна гэдэг. Тэрийг ICN-ийн улаан дансны үлгийгээр үнэлэхэд нийт ургамлын 46% нь ямар нэгэн байдлаар дороотолд өрсөн юм байна. Энийг одоо хамгаалахгүй бол боломжгүй юм байна гэсэн ийм дүгнэлт гарсан. За тэгээд дэлхийн нийтээрээ зөвхөн зүйлийн түвшиндээс экосистемийн түвшинд үнэлье гэсэн энэ үлгээнүүдийг гарсан. За тэгээд цаг болж байгаа учраас ерөнхийдөө аягүй хурдан яриач. Байгалийн ургамал бэлчээрийн дороотл цөлчлөлтийн харилцаа хамаарлыг та бүхэнд энэ харуулгыг орууллаа. За тэгээд миний дараагийн нэг гол хэлэх гээд байгаа юм болохоор ерөөсө гарч идэл юу байна? Одоо тэгвэл энэ цөлжилт гарцын дороотлыг бууруулах ямар гарч шийдэл байгаа юм гэхээр ерөөсө эдийн засгийн олон талт хөшөөрийг л бий болгох. Малчин газар тариаланч аж ахуй эрхлэгчдийг энэ үйл ажиллагаанд татан оролцуулах зөвхөн төсвийн мөнгө төрийн байгууллага энэ цөлжилт газрын дороотлыг бууруулах гэж байхгүй. Тэгэхээр хятадын нэг жишээ бол ерөөсөө цөлжилтөд тэмцсэн олон жишээнүүдийн нэг нь энэ болон ашигт ургамлынхаа хэрэглээ нэмэгдүүлсэн. Тэгэхээр Монгол улсад яг гэвэл 2014 оны судалгаар 1000 гаруй зүйл энэ ургамал байна гэсэн тооцоо гарсан байгаа. Тэгвэл Монгол улсад ургамлын эдийн засгийг хөгжүүлэх замаараа ургамлын гэн фондыг нэмэгдүүлэх цөлжилт газрын дороотлыг бууруулах мөрөнд боломж байна. Нөгөөтэйгээр эрийн аж ахуйн нэгж байгууллагуудаа орлоготой болох юм бас байгаа. Өнөөдөр бид нар говийн бүсийн тухай ярьж байна. Тэгвэл говь улаан говь, цагаан говь гэдэг энэ ургамлууд ургадаг. Тэгвэл энэ маань нөгөө цөлжилт газрын дороотл элсийн нүүдлийг сааруулдаг загта хармагта паржиталд ургадаг. Тэгвэл ерөөсөө л энэ цагаан говь, улаан говьг л ургуулчих. Тэгэх юм бол нөгөө цаг хармаг нь ургаад элсийн нүүдэл байхгүй болно, цөлжилт байхгүй болно, эрийн аж ахуйн нэгж байгууллага орлоготой болно. Дараагийн нэг нь одоо би бэлчээрийн бараг 80 орчим хувинд дороодсон байна гэсэн тийм үү. Тэгвэл одоо уур амьсгалын өөрчлөлтийн конвенцороо яг гэвэл хүлэмжийнхийг чөлөө зах зээл дээр нэвтрүүлье. Тэгвэл нөгөө бэлчээрийн зохистой менежментийг нэвтрүүлсээр малчтай орлоготой болгоё. Малчтыг малынхаа тав цөөрөл гэж байгаа бол нөгөө талаараа малчт маань ямар орлогын хөөсөртэй байх юм бэ гэх юм бол энэ хүлэмжийн хий. Тэгэхээр Монгол улс үндэсний тодорхой хувь нэмэр дээрээ бэлчээрийн дороотлыг 10-аас доош хувийг нөхөн сэргээж хүлэмжийн шингээ чадварыг сайжруулна гэж заасан байгаа. Тэгвэл бид нар энэ зохистой менежментийг хэрэглэсээр цөлжилт газрын дороотл биологи байлын амьдралын алдагдлыг бууруулах
маш том боломж байгаа юм байна гэдгийг харуулж байна. За тэгээд ургамлын эдийн засгийг хөгжүүлснээрээ яг үгүй бидний нөгөө нэг асуудал болсон ургамлын нөмрийг нэмэгдүүлэх замаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж болох юм байна. Монголын эдийн засгийг солонгоруулж болох юм байна. Ажлын байрыг шинээр бий болгож болох юм байна. Цөлжит газрын ороодлыг бууруулах бүрэн боломж бий болох юм байна. Мэдээж дэлхийн нийтэд гараад байгаа шинэ технологи, инновацуудыг нэгтгэж боломж ирэх юм байна. Энэ одоо цаашид ямар асуудлуудыг анхаарах гэвэл ерөөсөө хууль эрх зүйн орчиндөө ийм асуудлуудыг анхаарах. Хамгийн гол юм нь болохоор ерөөсөө төсөө яаж нэмэгдүүлэх вэ? Улсын цэнхэгтийн хураамжаас маш их хэмжээний орлого байгалийн нөөцийг ашигласнаас авдаг хэрнээ байгаль орчныг хамгаалахад нэг төвөг зарцуулдаг. Улсын цэнхэгтийн хураамжаас орж байгаа орлогыг байгаль орчныг хамгаалахад зарцуулах хууль эрх зүйн орчныг боловсронгүй болгоё. Тэр дээдэлт нь бол мэдээж та бүхэн харчаарай. За тэгээд энэ хамгийн сүүлд ийм асуудлуудыг шийдэх юм бол бид нар цөлжил газрын дараагийн бага хэмжээгээ ч гэсэн бууруулах гэж бодож анхаарах асуудалд оруулсан юм. За тэгээд анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Цагаас